Сайн байцгаана уу? Өнөөдөр бид гэрээ хэлцэл гэж юу болох, яаж хийх, юунд хэрэгтэй талаар 2 минутын семинар бэлдсэн байна. Гэрээ хэлцэл гэж юу вэ? Гэрээ хэлцэл гэдэг нь хоёр ба түүнээс дээш талууд тодорхой зүйлээр тохиролцож өөрийн хариуцлага бичгээр баталгаажуулж буй процесс юм. Зорилго нь талуудын эрх үүргийг тодорхой болгож маргаангүй хамтын ажиллагааг баталгаажуулах. Гэрээ хэлцлийнх нь маш олон ач холбогдолтой. Одоо бид та бүхэнд бод жишээн дээр тайлбарлаж өгье. 1. Эрсдлийг бууруулна. Жишээ кейс авч үзье. Та байр түрээслэж байгаа гэж бодъё. Түрээсийн гэрээгүйгээр орсон бол түрээсийн үн гэрээгүйгээр хилэлцэгдэх тул түрээслэгчдээс өндөр үн шаардах боломжтой. Байршил, орон сууцны нөхцөл тарахгүй асуулгаж болно. Харин бичгээр гэрээ хийсэн бол эдгээр эрсдэл багасна. Түрээсийн үн тодорхой, төлбөрийн хугацаа, нөхцөл бүгд ил тод болно. Орон сууцны нөхцөл, засвар үйлчлэгээний үүрэг нь тодорхой болно. 2. Үүрэг хариуцлагыг тодорхой болгоно. Жишээ кейс авч үзье. Та үйлчлэгээ үзүүлэх гэрээ байгуулж байгаа гэж бодъё. Жишээ нь жижиг кафе эзэмшигч нэг хүнээс маркетинг үйлчлэг авах гэж байна. Гэрээгүй бол талууд юу хэлэхээ мэдгүй. Ажил хоцрох, гүйцэтгэл буурах эрсдэлтэй. Гэрээтэй бол гэрээнд хэн ямар үүрэгтэй, ямар хугацаанд, ямар ажил хийхээ нарийн зааж өгсөн байна. 3. Итгэлцлийг бий болгоно. Жишээ кейс авч үзье. Хоёр компани хамтран шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах төсөл хэрэгжүүлж байгаа гэж бодъё. Гэрээгүй бол талууд бие биендээ эргэлзэж шийдвэр гаргалт удаашрах магадaltaй. Гэрээтэй бол талууд бие биенээ хүндэтгэн ажиллаж шийдвэр гаргалт хурдан итгэлцэл бий болно. 4. Хууль эрх зүйн баталгаа өгнө. Жишээ кейс. Худалдааны гэрээний дагуу бараа хүлээж аваагүй тохиолдолд гэрээ бичгээр баталгаажсан тул талууд хууль эрх зүйн хүрээнд маргааны шийдэх боломжтой. Жишээлбэл бараа цагт нь ирээгүй бол худалдаач нь нөхөн төлбөр шаарддаг. Гэрээгүй бол маргаан гаргахад нотлох баримт байхгүй асуудал гуцддаг. За энэ бүгдийг дүгнэлт хэлбэл гэрээ хэлцэл гэдэг нь зөвшөлтсөл үүрэг тодорхойлох, хариуцлага баталгаажуулах процесс юм. Иймээс альва гэрээ хэлцлийг хийхдээ заавал бичгээр баталгаажуулж үүрэг хариуцлагыг тодорхой болгох баримт бичгийг шалгахыг зөвлөж байна.